зүүнний сахт 2:30 дээрсэн гээ оршихын тэр сахт босоод мөргөлөө юм би. Одоо бол 6 сахт босоод 6:30 өрлөөс нь мөргөл гэдэгшин чинь өглөө гээ орж байхдаа сард мөргөл хийхгүй бол тэгээд од ингээд ороо хараа өрөвдө газар көдөлд аян гүршин бүкэл болохгүй тэнд байхгүй тэр үдшин босход Аллах бурхан тэнгэрсэн залбирж агаад мөргөл өгсөн өдөртөө 5 удаа хийн 5 удаа 40 удаа босаасан би. Тэрнээс болоод би өгөөгөө гайгүй явж л байна. Одоо бар 80 шахшаа хөнгөдөө. Тэгээд гол асуудал ингээд ирж байгаа хүмүүсийн янз бүр юм. Көргүй. Гүнд мөнгө төгрөг өгчгөөд авч чадахгүй юм байна. Зарим Монгол ямар сайхан гин сайхан би зарим Монгол ямар тэнэг болчихсон байг юм ямар зайлтай болчихсон бэ. 50 сая төгрөг өрсөн угуулстай бүхэл гэрмэр хийгээ тэгээд нэг хүнд тэгээд би тэгээд өгөнгөө даваад явчихад одоо жил болтой мөнгө нөгөөг байгаа хүмүүс тэр хүмүүс сайн наад ирсэн. Ахад хоёр машина дүүн авчихад хагасаа 2 жил болоод өгөхгүй байгаа. Адилхан амьдарч байгаа хүн байгаас би тийм юм төгөрлөг хийгээд өгнө. Шөө бас л тэгээд одоо зөндөө юм байна. Тэр бас саталан хүн нуус юм дэрс одоо нэр заагаад хэлээд яах вэ? Аузвилэн шайтанараж бисмиллахир-рахманир-рахим. Бір санаасны ихэлхэн байвсан манай бол жинхэнэ одоо үзмэрч танаагаар нэг бөөгдөгч багс тийм хүн байсан. Болцонгор ланчин хүн байсан. Партизанд явж байсан хүн. Тэр авааса залгамжлагсан. Би авааса ерөөсөө нэг 50-аас дөнгөж 60 говь нарайгаад эзэмжсэн байхгүй. Тэр 100 говь эзэмжиж чадаагүй. Тэрнээс уламжлагдаг гарсан. Одоо яг хөө тэгээд хүн өөрийгөө сансан явуулаад байх юм байвал Юлус нэг хэдэн жил ажиллаад тэтгэврт 2000 онд гарсан. Тэрнээс хойш бол би 93 оноос эхлээд энэ ажиллагаа ингэж хийгээд гэсэн. Чаашингийн бурхан номоор ажиллаж байгаа шүү. Энд ч зүгээр нэг өшөө зөөн бэлгсэн тим яг юм бол байхгүй. Бурхан номоор ингэж ажиллаж байгаа. Одоо ингэ та нар харах юм он болгон жил болгон 26 жилийн бүкэл дэвтэр мэвтэртэй байна. Кенерсэн ямар хэрэгээр ирсэн гэдэг асуулт нь. За ялангуяа энэ дотроос нь тэр гэрбэл салсан бөгөөд тэр нэг аргчин гэдэг юм чинь bir ödür bulgun tembilesi. O da ингээд хараад байх бол тэр цай харсан хазааганд нэг дэвтэрдээ Монгол нэг дэвтэрдээ жилд 3-аас 4,000 гад күнэрдэг юм. Энд бол мэдээж хэрэг сайн сайхан болох гээд ярддаг хүн чинь барахгүй юу муу болох гээд ярддаг хүн бол хамгийн нэг дугаарт аргишингууд ирнэ. Хоёр дугаарт гэрбэл салсан хүн ирнэ. За ингээд хамгийн нуусан бол нууслукны байдаг юу гэмтгэр нэгэн дорсон хүмүүсийн эсгийг хамаатан төрөлсөн тэр бол дандуураа сагаар. Тэр бол өкигийн сагаар өдөрөхгүй. Энэ 3 төрлийн юм. Оюун ухаантай хүн гэдэг амтын эрхчлөөгөө эдэлж амар тайван амьдралыг мэдэрхийх хэрээр илүү сайн сайхан руу тэмүүлж илүү их хөгжлийг бүтээдэгч түүнийхээ хажуугаар амар хялбар хөнгөн зуга шунал хүсэлтэд хөдлөгдөж амьдрах нэг хэсэг байдаг нь амьдралын зам юм. Өөрөөр хэлбэл буруу муу бүхэнд автан амьдралаа дордуулах нь ч вэ. Харин нэг өдөр ухамсарлан гэрэлгийгөө тэмүүлэхэд нэгэнтээ оройтсон өөрийгөө хүчлээдэж барахгүй байх үе олонтоо. Тийм ч учраас тэдэндээ хийсэн нүглийг нь ухааруулах, гимээс нь гитлгэх хэн нэгэн ч бас хэрэгтэй болдог bizээ. Одоо ингээд нэг сайт гэлж байшин. Гэсэн сарын Монголын насанд хүрсэн хүмүүсийн 60% дэт болцордог гэд. Мөнч худлаа хусж байгаа хүн дээр бол насанд хүрсэн хүмүүсийн хоорондоо бас 30% бич гүсэх мэдэхгүй байна. Одоо энэ болцорсон сайт байхгүй байвсан энэ ард түмнээс нэг шалгал таваатныг үзэхгүйртэй. Би энэ бүр зурв тэнийг гэлж хий. Биш үсэх мэтгэх хүн зөндөө байна. Надаа 10 жилдээ бүхэл мэрсэн хүмүүс нэрдээ уустай байна. Көргүй. Одоогаар ингээд тийм кэрэлсүү юм шатахгүй гэн энэ нийгэмдээ яаж ийм оруулж чадахгүй да. Яг өөрөө гадаад дотоод кэлмэт байтугай тэнийг мэтгэх хүн бол
Хайр шин Монгол хаан гих энэ эрхэм өдгөө 74 насыг зооглож уваач амьдралынхаа хорон бүхнийг бусдын төлөө зориулж тэдэнд илүү сайхан амьдрал бүтээхэд нь тусалж яваа нэгэн. 1940 онд Баян-Улгийн аймгийн Дэлгүүн суманд төрсэн тэрээр 1952 онд Тулув сумын 4 жилийн сургуулийг төгсөж 1959-өөс 1962 оны хооронд цэргийн алба хаасан байна. Түүний боловсролын төвшин үүгээр л хэмжигдэнэ. Гэвч сумын хөлбөмбөгийн эрхлэгч хөгжин бүжгийн багшгээд түүнд хийгээгүй ажил хуримтлуулаагүй туршлага ховор. 1969 онд налах төрөх суурьсан тэрээр 1969-с 2000 оны хүртэл налахын худалдаанд дэлгүүрийн эрхлэгч намын үерийн дарга хийж байгаад тэтгэвртэй гарчээ. Хэдэн 10 дээд сургууль төгссөн хоосон толгойтнуудаас илүүтэйгээр 2-3 жилийн баг боловсролтой тэрээр хойш сууж хүний ард үлдсэнгүй. Харуулсан толгоогоо мэдүүлж хамаг амьдралаа алдсан хэдэн мянгаараа тоологдох хүмүүсийг архинаас гаргаж аврал буян үйлдсээр явна. Сайн тэр одоо алгуулсан охтуудаар чинь би жишээлбэл нэг аяган дээр чинь ус хийгээд тэгээд шороон дээр тавиад тэр бурхны бишиг чинь айл зөвт явсан байна. Тэгээд тэр бишгээ тэргээрт нөшөө өмөрчлөг ном чинь дөрвөн зөвт үлээ. Тэгээс нь тэр ерөөсөө сэтгэл хөдлөө тэгээд көрөөд ирэлдэг юм тэр. Одоо энэ салсан хүмүүсүүд өгөрлэн одоо нуус юм чинь тэр нөхөр хүгэндээ суус юм гон мэдгэдэггүйгээрсэн зодолдуулж байгаа салгаад авгайд авчирээд өгнө. Баталгаатай юм кин тэнэгсэн нэг ламнартай адилхан ясн ч тийм худлаа харин күнээс мэг төгөр гавгүй би нэг ганцхан миний хийдэг юм чинь тэр шүү. Хүмүүсүүд тэр нь сая тэр нь тийм би нэг ч төгөр гавгүй. Одоо энэ аргшингуу чинь көрки ядарч байгаа аргснэр байна. Усны мөнгөг шатгаа авчихж байна. Зарим хүмүүс өөрснөөс нь тэгээд 3 төрлөн би сая хэлсэн байгаа. Жишээлбэл ходат муута, элек муута хүнд бол хамгийн додол 5-аас 7 муута бөөлжүүлнэ. Сусаар бөөлжих юм бол тэр чигээр өгчих бол яана. Тиймээс болгоомжтой хаандах гэрэг. Энэ бол зүгээр нэг л бурхны ном гэдэг чинь зүгээр амархан юм биш. Судсан дээр хийх тараага булсан дээр хийх юм бол ямар байна? Боксын дээр хийх тараага судсаар хийх юм бол хүн өгчих юм бол яг тийм дайрлах нь номоо сайн мэдсэн хүн бол юм хийх бол хамаагүй ясн ч үдэн оруулчд болохгүй. Одоо энэ хаал зүрсэн хүнийг л бид зүгээр кэтгэн хүнийг өссөн тэгээд эдгээсэн бүр уулан дээр аваачаад гал төлж байгаа тэр юм гач. Тэрнийг хазар дээр нүсэхгүй би тэгэн гэх юм бол байхгүй. Тэр хүмүүсд бол яг том хүмүүсд аав ишингөртөл тэгээд ирж байсан. Одоо ингээд нэг 2 бөө байгаа мэгшд 2 би тэрийг очих юм бол би бүр тэднээс хэлсэн би та 2 шин тим юм бузрын хийсэн бол би телевиз авчирж байгаа тийм хийж өгөөд. Хамаагаа тэр тэгээд болгон болсноо очиод би юм хийх бол болно. Тэгээд жинхэнэ газар дээр нүс бол танарч нөгөө ингэдэг юм байна. Түүнийг архинаас гаргах арга машингийн ус уулгана хідэн дасгал хийлгэж амлалт авна. Энгийн ухаанаар төсөөлөхөд бэрхэж түүнийг номын хүч тэнгэр бурхны хүч хэмээн тайлбарлана. Өглөө 6 цагаас эхлэн бусдын төлөө мөргөл үлдээд 10 цагаас эхлэн түүнийг зорих хүмүүсийн цуваг хүлээж авч эхэлнэ. Ингэхдээ өдөртөө дор хаяж 6-аас 7, цаашлаад 8-аас 10 хүн хүлээж авч үйлчилдэг байна. Монгол хаан 2006 оноос хойш архинаас гаргах эмчилгээ хийж эхэлснээс хойш түүн дээр 8 жилийн хугацаанд нийт 22871 хүн иржээ. Үүнээс 4161 архинаас гарах 320 гэр бүлийн асуудлаа шийдвэрлүүлэхээр ханджээ. Хэрвээ би өөр хүнтэй адилхан шуналдаа микроб байсан бол би алкалид баяжчихдаг байсан. Надад баяжих хүн хэрэг би одоо улс 50 жил колмер хийлээ. Хөрги манай когшин сайхан өндөр сайлттай байсан. Тэгээд өнгөрөөд одоо 5 жил болж байна. Тэр хоронгийн жил кэптэртэй байсан. Надад сугуулсан хөрөнгө бол юу ч байхгүй. Мал байхгүй. Тэгтээ би бол күнээс дутахгүй иж байна, ууж байна. Монгол хүн юм дэс мал байна уу байна. Жилд 1-2 Украад утаад хийгээд гохойн малдаас нь тэгээд өвлөнгөс шигээ тэгээд авна. Одоо нэг машин нөрс юу гэдэг чинь 200 км мөнгө болоо. Одоо сая нэг бүгдээ 240 мөнгө гарсан мөнгө портер нөрс жишээ.
Хүмүүсүүд келдэг юм та кедэнтэйгээр авдаг юм бэ? Та юугаа кэлэшгээд авгаа кэрхүүгэл гэл. Тэгтээ зарим бол тэрүүгээс зарим баярлаад явуулчихгүй байна. Аргагүй шүү дээ. Баярлах ёстой. Тэр хөрг ядуу байсан бол өвөө минь надад байгааг 500 төгрөг би бол яг харманда кишгэд автуулсан. Түүнийг зорин ирэх архичдын тал хувийн эмэгтэйчүүд байгаа нь түүнийг Монголын нийгэм архинд живж байна хэмээн халгалахад хүргэдэг байна. 2010 онд нийт ирсэн хүмүүсийн 17 нь эмэгтэй хүн байсан бол 2011 онд 58, 2012 онд 69, 2013 онд 47, 2014 онд 77 эмэгтэй архинаас гарахаар түүнд ханджээ. Бөөгөөд нэг сайхан амттай байна. Үнэхээр бол чадaltaй бол нэг ч байхгүй би бодно. Тэгтээ би бүхэл бөөнөр гэж хэлээг л шүү. Тэ. Одоо энэ зөпний энэ жилдээс 6 бөөрсөн. Бөөг өөрсдөө өвчтэй байна. Бөөг гэдэг юм чинь ерөөсө кон төрлөخت нь бол анхаалаагаас хэдэн зуун жилийн өмнө хоргот гэдэг нь ийгэн кеблид 3 жил байж агаад төрөггүй тэр яхэн жирэмсэн байд төрөггүй. Тэгээд төрөгтэй зэрэгт дэлхий бараг өөрчлөж байгаа энэ салк саасан сургуулж байгаа тэгээд төрсөн анх контролёртны бөгөөд тим хүн гарсан юм. За манай Казахт бол том бөөнөр байсан. Одоо бол байхгүй. Одоо ингээд энэ надад ирсэн бөөнөр би одоо бүхэл нэрийг хэлэхгүй хөөрхий зайлуул. Та нар тэр зөмбөлгийн тулааныг үлсэн мэс. Нэг бөө. Яга да тэгсэр байж байгаа хоёр эрэгтэй хүн сууж байгаа нэг хүн сууж байгаа. Эмтэй хүн гэнэ. Гот тийм бөө байгаа юм. Сайн над ингээд ягшид хоёр бөө өрсөн шаал гол өвчтөө. Хамгийн буруугийн бөөнөр юу нэн артм нэг л сайн юм бодохтой зэрэг чинь худлаа гэлж байна. Худлаа гэлтэй одынхаа нэртэй усын бөөнөр чинь байлаа. Тас шивууны өдийг шингээ зүүн. Тас шивуу гэдэг чинь манай шашинд юу гэдэг хамаагаа тас шивуудыг буудаж болгоо. Хамаагаа өтөөс нь өргөж болгоо. Тас шивуу гэдэг чинь огтон барьж иддэг юм. Хамгийн бурганы одоо гороод очив байхгүй тэр шин. Ерөөсө баяглан сэвэрлэгч дандаа өгсөн амтныг уучлаарай энэ Монгол хүмүүсэд гүрдэл чинь хаалгач аваад хаягтаа зэрэг талигаш нарыг хурдан нөхшөө хурдан аваад явчихвал баяр тийм шээ. Өгсөн хүний гүрдлээд нь ямар нэг малын сэгийг нь чувуу гэдэг одоо бөркө чонгор эднес жинхэнэ нөрийн гараараа жаба садаа тэгээд якат эргэ тэнд ирэхгүй тийм ч үү. Шувуу суугтаа зэрэг чинь юу гэдэг хоёр даалвчийг бол арталд ингээд дэше тэгээ суугаад байдаг юм. Тас шивүү ганц шивүү явдаг байхгүй. Доор гоё 5-аас 10. Тэгээд нэгнээс хармалцгаад хоёр даалвчигаа тэгээд малын сэгэн дээр ингээд суугаад тэр даалвч тэр өгсөн сэг дээрс нь суустаа бузар бүклэмдээ суугаад тэгээд хүний толгоонд гарахтаа зэрэг тэгээ өвчтөй болж байгаа бөөнөр юм. Монголчууд бид бөө гэдэг үгийг хэлэх нь байтугай. Бөө гэж юу байдгийг ч мэдэхгүй толгойтой бүхэн лам болж тангад үсгүн шахаар хамт болдог байсан цаг саяхан. Гэвч одоо мааны үсгээ мартаж тэнгэрийн улааш нарт итгэн айл бүр бөөтө болж аимшиггүйгээр бүр бизнес сулган цэцэглүүлж байгаа энэ үед тэр өөрийгөө бөө гэж төрөлцсөн олон хүнд үннийг ойлгуулж жинхэнэ бөө ямар байх ёстойг ухааруулж өгсөн байна. Үүгээр зогсохгүй 1993 оноос хойш биедан судалсан 6 ухааныхаа хүчээр хүнд тохиолдсон өвчин эмгэгийг эмчилж түүнийг зорин ирсэн хүн бүхний төлөө өөрт байгаа бүхнээ дайжлан ажилдаг байна. Наран тулд орсонгүй би нэг ороод гарсан чинь намар хавар нэг орсон чинь тэр нөхсөн хүний толгой байхгүй тэгээд бүргтэн толгой тэр зэрмэр тас шивүү чонгор бүкэл юм байна. Болохгүй көрхи тэр амтан байгаа. Тас шивүүг буудаад тэрний даалвчийг зарсан хүмүүсд өр хүүхэд байхгүй бол тэр бөө болоод худлаа дэмий имшаалж байгаа бөөнөр болсон өвчтөй болохоос ямар ч юм хэрэг байхгүй. Хамгийн гол асуудал бол шалтай байхгүй тэр худлаа гэл бөө худлаа гэл ламнаар байна. Би одоо нэг үед бол энэ ТV зураг дээр бас яаж байсан ч үнэ хүүхэд хаалгуулах дээр аавын чинь 2 сард надад ирсэн 2009 онд бол 10 онд бол яасан. Тэгээд лам дээр очих дээр нь хөөрхий 6 настай хүү эргдэг. Шороонд болгоцсмаар гэсэн байна. Тэр хоёр уйлаад нэг л өзмөрчдөр очтой энэ хүүхдийг зовж байна. 2 өдөрд би олж өгье. Сая 500 мөнгө төгрөг гэсэн байна. Одоо энэ надад тэр цойнмон дээр гарсан тийш гэрээ. Тэгээд чинь 2 цаг надад байсан. Би тэгээд ч
Хүүгчин нэрүүлийн сайн сайг маань сатаалан 3 өдөр эсвэл 2 өдөрд хүрээд ирсэн. Яасан? Дарганы хаяг тогтоо газраас нь тэгээд хүрээд ирсэн тэр автобустаас. Над дагуулад аваад ирсэн. Ямар баярлсан гэд. Мэдхгүй хүмүүсд хүний сэтгэл санаагаар тийм тоглож болохгүй. Мэд бол мэдхгүй би мэдхгүй гэв. Одоо сая гарсан биз 3 сар алгуулсан охиныг нь тэр огнодоо баяхан болсон тэр ээж аав нь бол энд уйлжгаад ийм над энэ яг энэ суужгаа тэгэр нэг хөрг наран батад тэгээд и зөнд олон нэрвсэн. Тэр чимээг том дарганаар хөргөл 8 дуграны тэнүүл болсон охины сая зурганд бүгд байна надад. Тэр зургыг авч ирвэл би ирүүл чадна. Тэр нэгсэн баталгаатай. Ийхүү бусдын төлөө амьдралаа зориулж яваа түүнд итгэх, түүнийг үнэлэх нэг шалтгаан бол түүнийг зорин ирж архинаас гарч амьдрал ахуйгаа сайжруулсан олон мянган хүний чин сэтгэлийн талархал, сэтгэлийн үг юм. Намайг Элизабет гэдэг Америк нэгдсэн улсын иргэн. Англи улсад хүн судлалаар докторийн зэрэг хамгаалахаар суралцж байгаа. 2010 оноос хүн судлалаар илүү их онцлог хүнийг судлахыг хүсэж Монголын иргэн Казак үндэстэн Хайрош Монгол хааны дээд тэнгэртэй холбогдох сод бэлэг ухааныг судлах зорилгоор уулзаж түүний энэхүү бусдын төлөө бие сэтгэл болоод хоног өдрийг цаг алдалгүй харамгүй туслахын чин эрмэлзлийг өнөө хүртэл судалж Английн Кембриж их сургуулийн доктор профессоруудын анхаарлыг хандуулах зорилго агуулж байгаа юм а. Тэрээр зурхаас гадна бариацл хийж өвчнөд нэрвдэж бусдын зовлон зүдгүүр хараал юрөөл амьдралын гунигт авсан ард иргэдэд чин сэтгэлээсээ туслаж олон 10 хүнийг амьдралд дахин итгэлээ олж сайхан амьдрахад нь тусдим болдог юм билээ. За миний бодлоор Монгол хаан хамгийн шилдэг нь энэ хүн шиг зурхай судлалыг төгс эзэмсэн хүн Монголд өөр байхгүй байх гэж бодож байна. Тэр бол үнэхээр шилдэг хүн юм а. Монгол хаан бол нутагтаа ганц бүхий л өвчнийг ангаан эдгээгч гэдэг нь олон нотлох зүйлээр батлагдсан юм а. Монгол хүмүүст их олон өвчин байсаар байгаа. Тэр энэ асуудлаас тодорхой хувь хэмжээг Монгол хаан өөрийн хүч чадлаа ашиглаж эдгэж эмчилж байгаа хүний нэг юм а. Миний бараг 20 жил архиуж байгаад энд ирж улс ууснаас хойш огт уухаа байсан. Маш их баяртай байгаа. Ээжийн маань сэтгэл санаа тайван амгалан болсон. Аавын маань би ч өвдөх нь гайгүй болсон шүү. Их сайхан байна. Би 1973 онд Увс аймагт төрсөн. Миний бие архиусаар 15 жил болсон. Намайг архины энэхүү хорт зуршлаас салгаж өгсөн талархаж байна. Танд баярлалаа. Би дахиж архиухгүй гэдгээ тангаргалж байна. Амьдрах урам зориг өгсөнд үнэхээр баярлалаа. Танд урт удаа насалж эрүүлийн сайн сайхны хүсхийн хамт цаашид олон хүнд тус болохыг хүсье. Энэ игэл хэрн хатуу басгүй үнэн үхтэй буурал толгойдоо амьдралын ариун туршлага хөрөмтлүүлсэн энэ эрхэм Казак үндэсний ёс заншлын талаарх алтан түлхүүр гэх ном 2003 онд бичиж байсан бол түүний дараа өнгөрсөн үеийн дурсамж нэртэй шүлэг яруу найраг сууд хүмүүсийн ишлэлээс бүтсэн ном. Танд хэрэгтэй ном буюу зүүд зөнгийн тайлал, арх тамхины хор уршиг, ардын уламжлалт эмчилгээний талаар ном, лалын шашны тухай ойлголтыг гих хэд хэдэн ном туурвиж байжээ. Энэ көшө бол Улаанбаатар хотын 365 жилийн ойгооршин босгосон. Ер нь Монгол орнд Казакаар босгосон көшө шүлэг байдаг юм уу сайн мэдэхгүй байна. За энэ көшө босгох учир нь юу гэдэг? Казак гэдэг улс Монголд кезэрсэн бэ. Одоо 190 жил болж байгаа гэсэн үг. Налайкад 34 онд 11 хүн ирсэн. Тэрнээс эхлээд Казак бүхэл совч түүхгүй энэ чулуунд байгаа. Энд хамгийн юугтэр нь ерэн төрлөн өвчин зовлон бүхэл муу юмнаас сайрлагдаг Аллагийн дугаа бичсэн. Ямар нэг болохгүй хүн байвал эндээс нь 3 удаа тойрох хүн бол бүхэл юм чин болдог юм. Ийм учраас би энэ көшө шулууга босгосон юм.
Ард түмэнд хөндлөгдсөн түүний ил гавьяаг Монголын төр засаг холбогдох яам тамгын газруудад ч тодорхой хэмжээгээр үнэлж байжээ. Дэлхийн Монгол тургалтны шинжлэх ухааны академи түүний энэ гавьяаг үнэлж 2005 онд зурхаа судлалын боловсролын доктор, 2012 онд соёл урлагийн гавьяат цол олгож байсан бол Монголын төр засаг түүнийг үнэлж 2006 онд Алтан гадас одонгоор шагнажээ. Мөн энэ онд Дэлхийн Монгол тургалтны шинжлэх ухааны академиас зурхаа судлалын боловсролын профессор цол олгож түүний гавьяаг үнэлжээ. Би нэр төрөм талаар көсөлдөх юм бол шөө өөр күндээ күндээ дойлгоо гадуучгүй би яхан таруухан гадуу юм гэдэг хүн нөрөнд тэгэхээр тэр даарга тэр сай тэр тиймгэн бидний хулсуу шиг бол тийм юм аа улаан сам нөрөнд тэгэхээр көргүй уйлаад ирсэн хүүхэд уйлаад ирсэн хүнд бол ганц хадурын пиэлгүй шад бол нэг шиг гэсэн үг яахгүй байна. Тэрний буйнаарч мөдөг хүртэл сайн сайхан явж байна. Ерөөсөө яадам хүнд ер нь хүнд бол тус хөргсөн хүн. Монголчууд бид тэнгэр заяат ард түмэн гэж омгших дуртай шиг тэрхүү тэнгэр заяанда хүрч амьдарч байна уу да гэдгээ дахин нэг харах цаг нэгэнт болжээ. Авууга бүхэн энгийн байдаг гэдэгчлэн игэлхэн хэрн ингүй их авьяас чадал өөртөөгөө хүч ухаанаа бусдын сайн сайхан амьдралын төлөө харамгүй зориулж байгаа Монгол хан гэгч энэ эрхмийн Монголын нийгмийг архин живж байгаа Монгол залуусыг тэрхүү аимшиг дангалаас нь гаргах гэсэн чин хүсэл бүхэн биелж хийсэн үйл хэрэг бүхэн нь илүү олон хүний талархлыг хүртэж явахын ерөөл өргөн энэхүү нэвтрүүлгээ жаргая. За би нэг залуусахта 59 онд Монгол оюутан залуучдын анхудгаар Канадын фестивал гэдэг болсон. Тэндээ би дуулж ирж байсан нэг ганц дугаар дуулж өгье. Тэр үед би дөнгөж 19 байсан болоод 80 шахшааг хүний холомлош тарахгүй байггүй. Энэ бол хайртай охины тухайд үг байсан ба көгшсөн ч гэсэн санаад ирмээр.